Сайн байцгаана уу. За 8 дугаар ангид 2 тооны нийлбэрийн квадрат гэсэн 2 тооны нийлбэрийн квадратын томьёогоор бодох. За бодлогод өгсөн. За энэ болохоор тэр томьёог ашиглаад илэрхийлийг өршөгдөхөн болгон задлах ёстой. За өөрөөр хэлэх юм бол а квадрат нэмэх нь 2ba дээр нэмэх нь b квадрат гэдэг маань за энд а-гаар үржүүлэн b-г b-гээр үржүүлэн за хоорондоо нэмэх ба бүгдэнд нэмэх ба учраас хоёулын хооронд нэмэх тавина. Тэгэхээр энэ болохоор а дээр нэмэх нь b-гийн квадрат гэж ингэж үржигдэхэд яг задлагдана. За энэ томыг ашиглаад дараагийн бодлогуудаа бодъё. За энд болохоор 9x-ийн квадрат байгаа учраас энэ нийт 3 гишүүд байх ёстой. Тэр 3 гишүүнд нь 2 нь бүтэн квадраттай байх ёстой. За тэгэхээр харах юм бол за 9x квадрат гэдэг бол за 9 болохоор 3-ын квадрат. За x-ийн квадрат бол x-ийг x-ээр үржүүлнэ. За дараа нь 16 гэдэг болохоор за 4-ийг 4-өөр үржүүлнэ. За энэ y-ийг y-гээр үржүүлж байна. За одоо харъя. За хоёулангийн хооронд болохоор нэмэх тавина тийм үү? За тэгэхээр 3-ыг 4-өөр үржүүллээ. Ингээд 12, энэ 2-ыг үржүүллээ 12. Нэмэх юм бол 24 гарч ийн үү те? Энэ 24-өө энэ гарах хэрэгтэй байхгүй. Ингээд 3-ыг 4-өөр үржүүл 12, 3-ыг 4-өөр үржүүл 12, нэмлээ 24 x-y гарч байна. За тэгэхээр энэ томьёо ёсоор юу болох вэ? 3x энэ дээр яаж очих вэ? За 3x дээр нэмэх нь за 3x нэмэх нь 4y-ийн квадрат. За энэ квадратыг тэнцүү гэдэг юм. За одоо 6 дугаар бодлогыг харъя. За 6 болохоор за 44 бол ямар нэг бүтэн квадрат болохгүй. За 121. За энэ бол 11-ийг 11 үржүүлнэ. А квадрат гэдэг бол а-гаар үржүүлнэ. За одоо дараагийн гишүүнийг харъя. 4x квадрат гэдэг бол энэ 2-ыг 2-оор үржүүлнэ. За энэ x-ийг x-ээр үржүүлнэ. За хоёулын хооронд болохоор нэмэх тавьдаг тийм үү? За бүгдийн хооронд нэмэх байгаа учраас за одоо харъя. 11-ийг 2-оор үржүүлээ. 22, 11-ийг 2-оор үржүүлээ. 22 нэмлээ энэ 44x ax гарч байна уу? Гарч байна тий. Тэгэхээр энэ болохоор томьёогоор юу болох вэ? За 11 нь а дээр нэмэх нь за 2x-ийн квадрат. За ингэж бичнэ гэсэн үг. За 12 дугаар бодлого. За мөн адилхан за x-ийн 4 гэдэг бол x-ийн квадратаар үржүүлнэ. За энэ бол 8 болохоор ямар нэг бүтэн квадрат болохгүй. За 16 болохоор 4-ийг 4-өөр y квадратыг y квадратаар үржүүлж. За энэ хоёрын хооронд болохоор нэмэх тэмдэг тавьчихна. Тэгэхээр одоо харах юм бол энэ хоёрыг үржүүлээ. 4x квадрат y квадрат 4x квадрат y квадрат нэмэх юм бол 8x квадрат y квадрат гарч байна. За тэгвэл энэ юу болох вэ? Томьёогоор за x квадрат за нэмэх нь за 4y квадрат тийм үү? 4y квадратын квадрат байна гэсэн. За мөн дараагийн бодлого маань адилхан за 25-ны 1 гэдэг бол 5-ны 1-ийг 5-ны 1-ээр үржүүлсэнтэй тэнцүү. За x квадрат бол x-ийг x-ээр үржүүлнэ. За энд болохоор 15-ны 2 бол бүтэн квадрат болохгүй. За 9-ний 1 гэдэг бол 3-ны 1-ийг 3-ны 1-ээр үржүүлнэ. За y квадрат бол y-гээр үржүүлнэ. Одоо харгалзан үржүүлээд нэмээ тийм үү? 5-ны 1-ийг 3-ны 1-ээр үржүүллээ. Хэдүү? 15-ны 1 2-оор үржүүл 15-ны 2 тэгээд дундах гишүүн гарч байна. Тэгвэл энэ томьёогоор юу болох вэ? 5-ны 1-ийн x 5-ны 1 x за нэмэх нь за энэ хоёроо нэмэх байгаа. Тэгвэл 3-ны 1 y-ийн квадрат тийм үү? За энийг квадрат. За энийг квадрат байна. За дараагийн бодлогыг харъя. За дараагийн бодлого бол энд бол 2 бүтэн квадрат болохгүй. За 4 болно гэхэд дараагийн 2 болох. Ингээд 3 гишүүнтийн 2 нь ерөөсө бүтэн квадрат болж чадахгүй юм тийм үү? Тэгэхээр би эндээс яг томьёонд орлуулахын тулд ерөнхий өржигдөхөн гаргая. За өөрөөр хэлэх юм бол 2-ыг хаалтны гадна гаргая. За тэгвэл хаалт дотор а-гийн 4 зэрэг за нэмэх нь 2 а квадрат b за нэмэх нь b квадрат. За тэнцүү. За одоо хаалт дотор илэрхийлээ харъя.
За А-гийн 4 гэдэг болохоор А-г А-гаар үржүүлнэ тийм үү? За B квадрат гэдэг бол B-г B-гээр үржүүлнэ. Энд А квадратыг А квадратаар үржүүлнэ тийм үү? За энэ хоёрыг харгалзан үржүүлээд нэмэх юм бол 2А квадрат B гарна. За тэгвэл энэ томьёогоор юу болох юм бэ? 2-ыг үржих нь А квадрат дээр нэмэх нь B-гийн квадрат юм байна. За мөн 25 дугаар бодол бас 27 энэ бүгдээр хасах тэмдэгтэй байна тийм үү? Томьёогоор бол бүгд нэмэх тэмдэгтэй байх хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр бас 12 36 за 27 гэдэг бол яг 3 нь бол бүтэн квадрат болж чадахгүй байна. Тэгэхээр би энэ хаалтнаас хасах 3-ыг гаргачих. За тэгвэл энд болохоор 9 x-ийн квадрат үлдэнэ. За нэмэх нь тийм үү? Хасах 36 хасах 3 дугааж байгаа шүү дээ. 12 за x y-ийн квадрат. За хасах 12-ыг хасах 3 дугаар нэмэх 4y-ийн 4 зэрэг. За одоо харъя. За хаалт доторх илэрхийлээ харъя. За 9 гэдэг бол энэ 3-ыг 3-аар үржүүлнэ. За энэ x-ээр үржүүлнэ. За 12 бол бүтэн квадрат болохгүй. За 4 болохоор 2-оор y квадратыг y квадратаар. За одоо эднэрээ бол харгалзан үржүүлээд нэмэх юм бол харгалзан үржүүлээд нэмээ 3-2-оор үржүүлээд 6 6-2-оор үржүүлээд 12 x y квадрат гарч ийн тэ. Тэгвэл энэ томьёогоор юу болох юм бэ? Хас 3-ыг үржих нь 3x дээр нэмэх нь 2y-ийн квадратын гадналын квадрат.